За сайн байцгаана уу манайхаа Монгол Улсын нөхцөл байдлын подкастын маань 79 дахь дугаар инхүү эхэлж байна. За тэгээ энэ шинэ дугаараар Сидней хотоос U Champion Academy гэх жудо чөлөөт бүх жижитсу бокс гэх мэтчлэн martial art-ын клубын үүсгэн байгуулагчийн нэг боксing багш ундрал орж байна. За тэрээр 2018 онд Австралид ирж байсан ба одоо Сидней хотод гэр бүлийн хамт амьдарч байгаа ийм хүнтэй холбогдох нэ. За сайн уу ундралаа. За сайн байна та подкастыг сонсож байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг төвшүүлье. За өнөөдөр подкастт маань орж байгаад маш их баярлалаа ундралаа. За бидний үйл ажиллагаа дөнгөж эхлээд удаагүй байгаа үйл ажиллагааг маань дэмжиж бас ингээд биднийг урьж аргацуулсанд одоо манай хамт олонны зүгээс бол маш их баяртай байна. Тэгээд сайхан подкаст болох байхаа гэж байна. За хоёлоо яриагаа эхэлнэ. Тэгээд анх Австралид иржсэн үеэсээ хоёлоо хуваалцнаа. Тэгээд ер нь манай подкаст ер нь яг л энэ асуултаар эхэлдэг байгаа. Яагаад гэхээр хүн болгоны түүх, Австралид ирсэн түүх нь өөр байдаг учраас энийг сонсох бас сонин гэдэг утгаараа бас асуудаг байгаа шүү да. Тэгээд анх Австралид иржсэн үеэсээ хоёлоо хуваалцсан. Ямар шугамар иржээ? За 2018 оны 11 сард яг манай нөхөр маань оюутан байгаад бид одоо нэг сургуулийн дагалдсан иржсэн. Тэгээд хамгийн анх хурж ирснээс одоо хойш би одоо нэг жил болоод дараа нь би өөрөө оюутан болоод манай нөхөр маань дагалдсан болоод гэх байдлаар ингээд явсан. Тэгээд Австралид анх хурж ирээд одоо бас гоё сэтгэл төрж исэн. Ямар их амгалан одоо юу гэдэг хүнсний эрүүл мэнд ч юм уу те хөрсний бохирдол зэрэг одоо Монгол Улаанбаатар тулгамдаад байгаа бүх асуудлыг болоод бүрэн шийдсэн гоё амгалан улс байсан. Хамгийн гол нь нөгөө нэг 2020 онд одоо манай хүүхэд маань төрөөд тэрнээс хойш ерөөхдөө Австрали улсад нөгөө нэг гэр бүлээрээ ингээ оршин суухад ямар гоё тухтай ямар гоё одоо ер нь бүх талаараа ингээд хүүхдэд жээлтэй гэрүүлт жээлтэй бас тийм улс байна гэж ер нь илүү бас дурлж хүлээж авсан юм болов уу гэж боддог. Тэгээд хэн маань төрснөөс хойш одоо ингээд 4 настай болцсон. 4 өнгөрж байгаа. Тэгээд яг энэ хугацаанд бол эхний 2 жил бит хоёулахнаа ингээд гоё Австралийнхаа хэм маягт одоо юу гэдэг нэг орох гоо те яг нэг Австралид амьдарч явах гад тэгжсэн бодвол одоо бол бас нэг үе бодоход яг эндээ бараг л ингээд төрсэн хүмүүс шиг цаг үе ингээд мэдсэн те ингээд салбараа ойлгосон ингээд ерөөхдөө амьдраад явцгаад байна. Тэгээд Австрали улс бол миний бодлоор монголчуудад бас маш их ээлтэй гэх юм уу бас улс шиг санагддаг. Тэгээд Австралидаа бол бас яг эх орондоо мэдээж би хайртай. Бас Австралид бас дурлаж байгаа. Тийм ч бас дурлагын жаргагүй бас сайхан улс шүү дээ. Тэгэд анх ер нь яг Сидней хотод л ирсэн үү? Яг 18 оноос хойш яг Сиднейд л амьдарч байна уу? Тийм, ерөнхийдөө Сидней хотод ирсэн. Тэгээд Сидней хотод л амьдарч байгаа. Хамгийн анх хурж ирээд манайх Мариквилл амьдарч байгаа. Дараа нь Canterbury нүгээд тэгээд Rhodes дүрхтэй ер нь 19 оны сүүлээс эхэлж амьдарч эхэлсэн. Одоо ч гэсэн Rhodes дүрхтэй амьдарч байгаа. Тэгээд ерөнхийдөө яг нөө баян зүрхэх гэдэг шиг Rhodesтэй болчихлоо. Айгаа олон жил амьдраад яг Rhodes дүрхтэй одоо хийдэж татсан байна. За ундрал маань за мэдээж хоёлаа U Champion Academy-га бас ярина. Тэрнээс өмнө бас анх ирээд бас ямар ажлуудаар бас дамжив бас яаж ажил төрлөө олж ив тэр бас их сонин асуулт гэж бодож байна. Хамгийн яг хурж ирээд нөгөө нэг одоо нөгөө хэлний одоо чадвар их муу байсан учраас ер нь цэвэрлэгээ хийх л боломж одоо ерөөхдөө байсан л та. Тэгээд энэ Ситигийн Westfield-ийн доторх нөгөө дэлгүүрүүдийг цэвэрлэдэг тийм ажил хийжсэн. Тэгээд яг 9 жилээ хийгээд тэгээд жирэмсэн болоод оюутан болоод яг нөгөө Airbnb house цэвэрлэдэг байсан юм. Нөгөө дэлгүүр цэвэрлээд өдөр нь Airbnb house цэвэрлэдэг байсан. Тэгээд 20 оны нөгөө нэг 19 оны сүүлээр ч ерөөхдөө ковид гараад 20 оны их үе штэ ковид гараад юм болгоо ингээд нөгөө хаагдчихсан. Тэр үеэс эхлээд Airbnb маань ерөөхдөө болоод тэгээд нөгөө дэлгүүр цэвэрлэгээ маань бас явж агаад тэгээд нөгөө ер нь гиз томроод төрөх төгцсөн байсан учраас ер нь тэр ажиллаа ингээд болсон. Тэгээд
full time эйжен ажил ерөөхдөө орсон. Тэгээд тэгж байгаа дараа нь би болохоор манай нэг таньдаг одоо би энд хурд зэрэг танилцсан нэг гихч маань Global-ий гэдэг одоо immigration болон education зурчлалын компанид ажиллахыг санал тавиад тэгээд тэнд ерөөхдөө нөгөө боловсролын зөвлөхөөр анх ажиллаж эхэлсэн 20 оноос эхлээд үгүй 21 оны сүүлээс эхэлсэн юм байна. Тэгээ 21 оны сүүлээс эхэлж тэндээ ажиллаж агаад 2022 оноос эхлээд одоо UJoin гэдэг нэртэй боловсрол зурчлалын яг өөрийнхөө агентлагийг үүснэ гарсан. Тэгээд энэ цагаас хойш бол яг боловсрол зурчлалт болон энэ салбарт ерөөхдөө тууштай ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээд 2020 одоо 4 онд UJoin Academy гэдэг одоо яг өөрийнхөө хайртай, дуртай спортын салбартаа бас ерөөхдөө юм монголчуудын гэсэн төлөөлөл болсон юм одоо юу гэх юм бүлэг үүсгэх систем байна гэж үзээд тэгээд өөрийнхөө найз одоо Монголын гавь тамирчин насан форматыг нэглээд энэ академи ингээд үүсгэж байгуулсан байгаа юм. Ер нь яагаад өөрөө яг спортын төрлийн хүн үү яагаад ер нь энэ төвөө бас нэг болсон бэ? Яагаад нэг болсон бэ гэхээр би 2007 онд ерөөхдөө манай аав намайг спортоор хичээллүүлэх зүгээрээ гэж надад санал тавиад 10 жил байхад маань ингээд ширээн теннисний спорт явуулдаг гэсэн баггүй юу. Тэгээд би ширээн теннис ерөөхдөө ингээд тоглож сурж агаад дараа нь аав ингээд чи ингээд ер нь спортоор төрлийг ингээд солиод үзүүл яах юм яад юм бэ гэд тэгэхээр нь би үгүй яхаа бас байж болох юм гэд тэгээ аав маань болохоор ерөөхдөө юм их спорт руу оруул ер нь зүгээрээ одоо монголчууд ингээд топ байгаа одоо олимпиад өрсөлдөг медаль авдаг их спортын төрлүүд болвол ингээд дандаа юм тушааны төрлийн ганцаарчсан спортууд байгаа даа штэ. Тэгээд манай одоо наад зөвгөө маань Монгол улсын ардын багш Дандан Жавын банд гэж хүн байдаг. Тэр хүн маань болохоор одоо Монголын боксинг спортод болол ерөнхийдөө өөрчлөлтийг авчирсан. Одоо манай ах дүү нар донд байгаа спорт ертөнцид хамгийн өндөр амжилттай хүн баггүй юу? Хүмүүс одоо их сайн мэддэг нь Өөтмөн Гавьят боксing Өөтмөн Гавьятыг ерөнхийдөө нөгөө гаргаж ирсэн багш. Тэгээд 2008 оны Бээжингийн олимпийн Батруухан ах алтан медаль, Сэрдан бах мөнгөн медаль авах ерөнхий тасгалжуулагчаар яг ажиллаж исэн ерөнхийдөө тийм хүн. Тэгээд банд багш дээр банд яг би нөгөө багш гэж дутдаг. Банд багш дээр аав намайг дагуулж чад. Тэгээд за чи ингээд одоо спортоор хичээлэх нь зөв өө. Чи хүндийн өргөлтөөр хичээлэх үү? Уртын хараалт нөр хөнгөн атлетикаар хичээлэх үү? Гимнастикаар хичээлэх үү гэж надаас аюул олон юм асуувал би бүгдэнд нь миний сонирхол биш ахаа гэж болоод тэгсэн чинь банд багш гэв. Хүүе чи ингэж ер нь бокс тоглол яадаг юм? Эний зүсэнд нь байгаа шүү дээ тэгдэг хөхгүй юу. Тэгээд би үгүй одоо бокс ямар сони юм бэ те ингээд эрэгтэй хүмүүс л ингээд бокс тоглол хоорондоо ингээд харагддаг болохоос эмэгтэй хүн гэж байт юм уу гэж байшгүй охин манай шатмаар ингээд одоо маш олон одоо охтууд ингээд бэлдэж байгаа гэх. Тэгээд ерөнхийдөө за ах бас нэрээ сонирхож үзье гэд манай эйжентлийнх маань бүгдээрээ нөгөө боксын спорт одоо нөгөө банд багшийн одоо банд багш маань бүгднийг уруудтаад ингээд боксын спорттой холбоотой хүмүүс болцсон. Тэгээ банд багш надад ерөөхдөө тийм санал тавихаар нь ер нь яг сонирхож үзье гэж бодоод очлоо. За тэгээд Экватор гэдэг багш дээр намайг авчиж өгөө. За энэ манай одоо ингээд зээ охин байгаа маа чи энийг ингээд бэлтгэх хэрэгтэй наа гэсэн манай багш маань окей чи маргааш тэгвэл 530 минутанд бэлтгэлийн хувцас зөвхөндөө игээд солих хувцас аваад хүрээд ирээрээ гэх. За тэгээ би чи ингээд ямар ч одоо төсөөлөхгүй те бокс гэдэг одоо бокс гэж нэг юм өөдмөн банд ахын нөлөөлөлтөөр Өөтмөн Гавьятыг мэддэг ч юм уу тэр үеийн ингээд манай ах нар ч юм уу ийм л хүмүүс байдаг гэж бодож байсан. Очоод ингээд оцсон чинь аюу олон охтууд ингээд бокс спорт хичээлж яг тэр Экватор багш дээр маань тэгээд бүгдээрээ ингээд танилцаал ингээд за бэлтгэлийн одоо ингээд бие халаар үе мөчөө халаа ингээд тойроогүй ингээд тэгэл би бүр анхны өдөр очсон чинь багш намайг ингээд байгаа гэдэг нь шинэ хүүхэд ирсэн гэдэг мартсан. Тэгээд би ингээд бүгдийг ингээд дагааш ингээд хийгээдсэн чинь яг ингээд одоо юу гэдгийг хүн нэг юм гоё мэдрэмжийг авдаг штеп. Хингийн анхны хийж чадахгүй байгаа ч гэсэн ваа бүр ямар гоё зүйл байна чинь үргэлжлүүлж энийг ингээд хийдэн зөв юм байна гэд амар гоё надад бүр очсон анхны өдөр л бүр бокс спорт бүр тэр чигтээ бүрэн таалагдсан. Тэгээ тэр өдрөөс хойш би ерөөсөө боксоос ерөөсөө талж чадахгүй. Тэгээ өглөө нь хичээлд явдаг, оройн бокст очдог.
За энэ байдлаар ерөөхдөө явсаар агаад 2010 онд 2012 оны Лондонгийн Олимпиад ерөөхдөө эмэгтэй боксыг оруулах шийдвэр гарсан. Тэгээд 2010 онд Монголын анхны эмэгтэйчүүдийн боксын шигшээ баг гэж байгуулаад тэрэнд нь 5 хүн авчихсан. Тэгээд энэ 5-д нь бол би багтаагүй. Тэгээ яг энэ 5-ыгаа нөгөө тавуулангийн бэлтгэхгүй ш одоо нөгөө нэг шигшээ агийн бэлтгэл хангагч гэж бас байдаг байхгүй юу? Тэр хүмүүстэй ерөөхдөө ороод тэгээд ингээ анхны одоо Монголын эмэгтэй боксын шигшээ агийн одоо юм багт ерөөхдөө багтжсэн түүхтэй. Тэгээд 2012 руу 3 хүртэл ерөөхдөө тоглоод тэгээд нөгөө нэг тухайн үед одоо ингээд спортын цалин бага те би чинь одоо ингээ 20 гарчсан их сургуулаа төгссөн ийм хүн тэгээ ийм учраас ерөөхдөө бас ингээд ерөөхдөө одоо юу гэдгийг ажил хийх нь зөв юм байна гэдэг шийдвэр гаргаад боксоосоо ерөөхдөө болж исэн. Тэгээ тэр үед байсан одоо миний хамгийн татны найз одоо Нандин Цэцэг гэж хүн байгаа. Нандин Цэцэг маань болохоор ингээд тасралтгүй одоо 18 жил бокс спортоор хичээлсээр хагаад Монголын хамгийн анхны эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аваргын хүрэл медалийг 2018 онд авчихсан байгаа. Тэгээд энэс хойш одоо ингээд Монголын эмэгтэй боксын одоо төрөл бол одоо амжилт нь маш их агсж явсаар хагаад сая 2024 оны Олимпиад маань их жаргал гэдэг охин маань бол тагнал 5 дугаар байрч шалгарлаа. Филиппин нахан. Тэгээд иймэрхүү л түүхтэй учраас спортод бол их хайртай, илтэй хүн болсон. Тэгээд нөгөө спортын төв ордон дээр чинь 2 тавтан боксын зал, хажууд нь жүлөөтийн зал, доор нь жудогийн зал гэж нөгөө Монголын одоо сор авсан тамирчид бүгдээрээ л бэлтгэлээ хийдэг газар ганцхан Монголын спортын төв ордон. Тэгээд энд ингээд олон тамирчидтай ингээд ерөөхдөө бүгднийг таньдаг, мэддэг, одоо найз болдог. Тийм учраас ингээд хатан бурмаатайгаа болоод бид нэр ингээд их эртний танил найзууд болсон байхгүй юу? Тэгээд Сумар маань Австралид хурж ирээд за тэгээд хурж ирснээс нь хойш бит хоёр ерөөхдөө нөгөө одоо Австралид хурж ирээл хийдэг хамгийн анхны ажил бол ингээд хамгийн амархан мөнгө олох юм ажил бол цэвэрлэгийн ажил шүү дээ. Одоо хийж шаардахгүй тийм ээ. Бас сайн олдод гэхдээ тэгээд ингээд Сумар маань ерөөхдөө ингээд ажил төрөл хиймээр байна гэж тэгжсэн. Тэгэхээр за юу ч гэсэн хоёулаа ингээд юу яая. Эндхийн нөгөө чөлөөт бүх одоо хэрэг хэмжээнд хөгжсөн байна, эмэгтэйчүүд нь хэрэг байна. Энэ талаараа ерөөхдөө судлаа гэдэг. Тэгээд насан бурмаа маань ерөөхдөө бас тэр талаар их судалж явж байгаад нэг юм эмэгтэйчүүдийн камп гэдэг одоо цугларалт юм уу? Камбараад босон нэг тийм цугларалтын зар олж аваад тэгээд тийшээ ерөөхдөө хоёр холбогдоод за одоо ийм амжилттай тамирчин Монголоос ирсэн байна. Тэгээд энэ чиглэлээр одоо Австралид одоо үргэлжлүүлж ажиллах хүсэлтэй байна гэсэн одоо Австралийн эмэгтэй чөлөөт бүх бодвол одоо түүхэндээ 2008 оны Бээжингийн Олимпиад оролцожсэн нэг эмэгтэй тамирчинтай энэ хамгийн өндөр амжилт нь тэр байгаа байхгүй юу. Тэгээд хажууд нь манай Насан Мурмагийн амжилт бол бүр айгүй одоо Монголд битэл дэлхийд битэл Австралид битэл ингээд одоо ямар ч өөр тамирчин гараагүй юм өндөр амжилттай тамирчин хурж ирэнгүүт Австралийн чөлөөт бүхий холбоо бол маш таатай хүлээж авсан. Тэгээд ерөнхийдөө ингэ тасалжуулагчийн чиглэлээр ингэ оролцвол яаж ийна гэд. Тэгээд одоо эхний ээлжинд бол иймэрхүү чиглэлээр явж байгаад сүүл рүүгээ бол одоо монголчуудаа ингэ чөлөөт бүхийг сонирхож байгаа хүмүүс олон байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүс рүү ерөнхийдөө хандсан бас ингэ бэлтгэл шийя гэд. Тэгээд ингэ явсаар агаад өөр нөгөө нэг газруудын заалыг түрээсэлж авдаг, тэрэндээ бэлтгэл хийлэгдэг, тэрэндээ цагийнхаа мөнгөийг өгдөг ч юм уу, иймэрхүү байдлаар ингэ явж ирсэн. Тэгтэл Монголоос одоо жудо бүхийн параолимпийн ерөнхий тасгалжуулагч байсан Мөнгөн Туяа гэж хүн бас ирсэн байгаа байхгүй юу? Австралид ирээд бас 2 жил болж байгаа. Жүжигцүүгийн бас Азийн авраг Монголд бас жүжигцүү бол төд сайн хөгжиж амжаагүй, одооноос илүү бас хөгжиж байгаа. Гэтэл нөгөө Австралид бол энэ чинь айгүй өндөр хөгжсөн спорт байгаа. Тэгэнгүүт одоо чөлөөт бүхийн амар төвшин гэдэг бас жүжигцийн амар төвшин гэдэг багш маань бас энд ирсэн байгаа. Бүгдээрээ ингээд спортын хоорондоо ингээд ярьсаргаад мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд бас дээрэс нь манай боксын 2008-аас 18 оны хооронд үндэсний шигшээ авийн тасалжуулагч байсан Мөнх сайхан гэж багш маань бас энд байдаг. Тэгээд гэх мэтчлэн ингээд одоо Монголын спортын их спортын одоо хор осон тамирчин тасгалжуулагч нар
Австрал, Сидней хотод ингээ бүүнөрөө цугларсан байгаа энэ завшаан бодвол яалтчгүй бид нэр өөрсдийн гэсэн одоо заалтай болох хэрэгтэй маань өөрсдийн гэсэн клубын нээхэн зөв юм байна гэдэг үндслээ бид нар энэ UChamp гэдэг академи ерөнхийдөө үүсгэн байгаа юм. Яа, бидний ярьж байгаа одоо ундрал маань бол яг л бүр нэг тэр нэг спортын нэвтрүүлэгч шиг л ярьж байна л да. Манай Монголын ер нь сорууд маань ер нь Сиднейд ирсэн одоо байж байгаа юм байна. Аргач үгүй ийм актем байтугай клуб байтугай нээх ёстой юм шиг санагдлаа л да. Энэ олон мундаг тамирчдын маань туршлага experience те бүх зүйлийг нь бас ийм клубээр бас хүмүүст тийм сайхан дасгалжуулагч нараар бас багш нараар заалгуулна гэдэг чинь маш ховор тохиолдолд маш азтай хүмүүс тэнд бас орох байх гэж бодож ш. Тэгэхэд ямар мундаг хүмүүс ямар сайхан өөрөө ирэхгүй бүр ингээд биений үс босч штэ энэ бүгдийг сонсоод маш сайхан саяны нэрлсэн ер нь багш тасгалжуулагч нар нь бас яг тэр хүмүүс маань байх уу те тэднийгээ бас соёлоо танилцуулбал. Тэгээд за бокс дээр бол одоо миний би бол одоо бокс спортын мастер цолтой. Манай мөнх сайхан багш маань бол Монголд байгаа хамгийн одоо ганцхан боксing спортын гажуулагчаар дарнаж одоо Куб улсын бие тамирын сургуулийг төгссөн тийм хүн байдаг. Тэр багш маань байгаа. Мөнх сайхан багшийг одоо монголчууд бас сайн мэддэг нөгөө Баяр сайхан гэдэг одоо дэлхийн аваргын мөнгөн медальтай бас нэг тамирчин байдаг, боксч байдаг гэхгүй юу? Тэрний одоо яг төрсөн дүү нөхгүй юу? Тэгээ бас гэр бүлээр ер нь спорттой холбогдсон энэ багш маань байгаа. За мөнгөн туяа маань бол одоо Монголдо бол маш олон тэмцээнүүдэд бас орж исэн, жудогийн одоо гран принуудад маш олон төрүүлж исэн тийм тамирчин байгаа. Тэгээд тамирчныхаа замналыг дуусгаад яг параолимпийн тамирчдыг бэлдэх тамирчнаар ажиллаж байгаа энд ирсэн тамирчин байгаа. Амар Төвшин гэдэг багш маань болохоор одоо Аз тимийн 2 удаагийн авраг, Монгол улсын бас 2 удаагийн авраг, сая одоо 9 сарын 26-наас Япон улсад болж байгаа жүжигчдийн дэлхийн аврагын шалгаруулах тэмцээний 97 кг-д яг одоо өрсөлдөж байгаа. Тэгээ тийм амжилттай тамирчин байгаа. Эцэн мурмаа гэж яриад байгаа багш маань болохоор хүмүүс сайн мэддэг юм биш мэддэг ерөөхдөө тэгээд ер нь бол Насан бурмаа маань болохоор 2008 он 12 он 13 он 14 оны дэлхийн аваргын медаль одоо дэлхийн аваргын 3 медаль 1 мөнгөн медальтай энэ амжилт нь бол одоогоор ингээд Монголд байгаа нийт одоо Монголын спортын түүхэнд дэх бүх нийт тамирчтай одоо хинэгэнч гаргаагүй байгаа амжилтыг эзэмшдэг хүн баггүй юу. Тэгээд 12 оны болон 16 оны олимпийн наадмуудад оролцох эрхийг аваад 16 онд бол Риогийн олимпиад оролцож бас шагнал 5 дугаар хайранд орж исэн. Ер нь бол одоо юу гэх юм Монголын одоо хамгийн соролтон л тамирчин маань байгаа юм. Тэгээд тамирчныхаа замналыг ингээд Монголд тусгамжчингуу чинь бүгдээрээ л ингээд дасгалжуулагч их спортоос болоод ерөөхдөө ингээд орхиж чадахгүй шүү дээ. Тийм учраас ингээд бүгдээрээ ерөөхдөө тамирч дасгалжуулагчийнхаа хүрээнд ингээд ажиллаж байгаа хүмүүс байгаа юм. Ундас маань өөрөө боксинг багш байгаа. Тэгээ боксинг багш байгаа. Тэгээд ер нь боксиноор эмэгтэйчүүд илүү хичээлэлж байна уу? Эрчүүд маань илүү байна уу? Насны хувьд яг ямар насны хүмүүс илүү боксиноор хичээлж байна яг заадаг салбарын хувьд. Яг martial art гэхээр манайхан одоо бокс бай, чөлөөт бокс, жудо бай. Тэгээ энэ спортын төрлүүдийг бодохороо одоо яг юу гэдгийг бокс гэхээр ингээ утар зүггүй л толгой руугаа цохилтоол ингээл юу гэдгийг ингээл гимтэл аваал тий. Энэ одоо толгой руу цохилсороод тэнийг бол хэмж гэдэг ч юм уу тий. Ерөнхийдөө тийм андлага бол аюул их байдаг гэхгүй юу. Тэгээд ингээд эмэгтэй хүн бокс тоглолтдог гэхээр наад ийм нүүр царайч бүр муухай боллоо. Эмэгтэй хүн байж ямар балаа ямар спортоор хичээлдэг гэдэг ч юм уу. Ерөнхийдөө тийм үзэлтэй байдаг. Гэтэл яг их спорт, тулааны урлагийн ийм спортууд ямар учиртай вэ гэхээр хүн ерөнхийдөө одоо тэр спортоор ингээд хичээлж тэр одоо боксing рингэн дээр гараад биелийн өмсөд хүнтэй ингээд зодтолцохын өмнө асар их хэмжээний техникийг суралцах хэрэгтэй. Биеэ хамгаалах гэдгийг суралцах хэрэгтэй. Энэснийхээ дараагаар техниктэй одоо тоглож байгаа хүмүүс чинь яг нөгөө нэг юу тийм хүнийг гинтэх биш зөвхөн одоо оноо авч монжих тал руугаа л одоо нөгөө хүнээ хайрлж ерөөхдөө бас
тоглодог байхгүй. Тэрнээс энэ охин гараад тэглээ миний өрсөлдөг би нэг цохоод одоо тархийн гэмтээ чиж үлдээж тийм бохор юм гэж байхгүй. Спортод энийг бол хизээж хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэнгүүт яг энэ талаараа бол айгүй өрөөсгөл. Эмэгтэй хүн бокс тоглоно гэхээр өө чи яах гэсэн ингэж эмэгтэй хүнийг тэгдэг бөхөр байдалтай гэхээр би хаач нэвтэр чинь яах юм гэдэг юм. Яг ийм үзэлтэй ерөөдөө нийтээр тийм байдаг юм шиг санагдав. Гэхдээ яг тулааны спорт гэдэг маань өөрөө юу гэхээр нэгдүгээр тухайн хүн биеэ хамгаалцсан. Хоёрдугаар тухайн хүн ямар нэгэн байдлаар явж байгаад одоо унлаа ч юм уу тий алтарч ундаг шүү дээ Монгол алтарч унлаа гэдэг ч юм уу. Иймэрхүү тохиолдолд ерөөдөө нөө эвсэлтэй болно гэх юм уу хөдөлгөөний эвсэлсэн. Хамгийн том зүйл юу гэхээр одоогийн цаг одоо нийгэмд байгаа тулгамж байгаа хамгийн том асуудал юу гэхээр одоо сэтгэл санаагаа өөдрөг болгох одоо сэтгэл санааныхаа эрүүл мэндийг дээшлүүлэх тэр зүйл нь юу гэхээр яг энэ төрлөө спортуудаар хичээллээд тэгсний ардаас тэр миний анх нөгөө бокс очингуудаа дурлсан гэж яриад байгаа чинь би одоо надад нэг тиймэрхүү юм дөрвөлсөн ч юм уу те их эрт хүчтэй юм шаарддаг тийм одоо хөдөлгөөнүүдийг хийх тийм орчинд очиж тэр уур амьсгалыг мэдрэх хэрэгтэй надад жишээ нь байсан байж таархан л те. Тэгэнгүүт яг иймэрхүү одоо ингээд одоо хүмүүс ерөөхдөө олвол эрүүл мэндэ гаднаас нь болоод одоо энэ тархины сэтгэлийн эрүүл мэндэ хамгаалахад одоо өөдрөг байхад тусалж байгаа хамгийн гол зүйл бол энэ тулааны чиглэлийн спорт байхгүй юу. Тэгээ манай клубдээ хурж ирсэн хүмүүсийг хурж ирэнгүүт нь бэлээ өмсгөөд хооронд нь зодтолтуулахгүй. Хурж ирж байгаа хүмүүсийг хооронд нь хосоолгоод за чи барилт гэд хооронд нь барилдуулахгүй. Хамгийн ихэнд нөөс төрөний дурдсан уналт өхөрлөлтөө зааж өгнө. Ямар техникүүд байдгүй гэдгийг зааж өгнө. За тэгэнгүүт энэ дундаа одоо эндхийн одоо Австралийн эмэгтэй хүмүүс одоо насан бурмаад маань нэг сонсоод ийм хүн байгаа гэдгийг сонсоод аюу хүрдэж хичээлдэг хгүй явахдаа. Тэгэхээр яагаад тэд нар тэгж юм гэхээр тэд нар бүгдээрээ бүх болох ч байгаа биш. Тэд нар бүгдээрээ боксч болох ч байгаа биш. Зүгээр нөгөө нэг одоо юу гэдгийг өдөр тутмынхаа хийж байгаа энэ татгалыг илүү юм тулааны урлагийн спортын техникүүдийг сурж байгаа. Илүү тийм enjoy амьдрах ийм чиглэлтэй хүмүүс ерөөхдөө хурж ирж байгаа. За тэгэнгүүт манай боксын спортыг ерөөхдөө би боксоо мэдж байгаа болохоор илүү их ярьчээ. Боксын спорт ерөөхдөө хүний ингээд биеийн тууш булчинг одоо дээшээ чиглэсэн булчинг ерөөхдөө хөгжүүлнэ. Илүү өргөн болохгүй хана штэ. Тэгэхээр ерөөхдөө эмэгтэй хүмүүст бол одоо жингээ асгаж байгаа, бие чангалах байгаа тийм хүмүүст бол илүү тохиромжтой. Яг боксын спортын дээр дасгалууд энэ цогж байгаа, гаргаж байгаа, хөл дээр ажиллаж байгаа бол яг хүний биеийн одоо тэр тууш булчин илүү хөгжүүлэх юм. Одоо нэг Victoria's Secret гэдэг ийм нөө runway show болдог гэсэн шүү дээ. Тэрний одоо тэр энжлүүд гэдэг тэр одоо бүгд адреналин ч юм уу одоо энэ дэлхийн бүх супер моделууд одоо бүгдээрийн боксing дасгалуудыг хийдэг. Энэ тэр жигтэй одоо тэр хүмүүс кардио дасгал болж өгч байгаа байхгүй юу? Зөвхөн ингээд гэртээ ингээд зургатан дээр кардио хийгээд одоо ингэж хийх биш. Тэр хажууд байгаа тэр их эрч хүчтэй хүмүүстэй хамтдаа тэр их эрч хүчтэй дасгалуудыг хийхэд ерөнхийдөө бол жин асгаж байгаа хүнд бол хамгийн тохиромжтой мөн өөрийгөө одоо сэтгэл санааны хувьд өөдрөг байлгаж явж байгаа хүмүүс бол бас хамгийн их тохиромжтой тим спорт гэж одоо би хэлж чадна. Магадгүй ингээд надад ч гэсэн ингээд сэтгэл санаагаар унах үе ч юм уу одоо сэтгэл санааны хувьд би илүү хэцүү байдалд ингээд орох үе байдаг. Гэтэ энэ бүгдээс гарахад надад спортоор хичээлж ирсэн маань бол айгүй хөв нэмэр үзүүлдэг байхгүй юу? Одоо ингээд одоо туршлагагүй тамирчид яадаг вэ гэхээр бокс тоглоод гарлаа гэхэд хүн ингээд өөдөөс нь гарч ирээд нэг цохлоо гэхэд ингээд ухаан одоо мандартна гэдэг юм уу? Юу тийм. Ингээд хүн уурлахаараа ингээд юу хийснээ мэдэхгүй нэг хэсгийн хитэн дойл ч юм уу секунд өнгөрцөн байдаг штеп. Яг тийм ингээд хараа юм болдог байхгүй юу? Яг тэгэхэд яг одоо иймэрхүү тулааны спортоор хичээлжсэн хүмүүс хэрвээ янз бүрийн одоо юу тийм аюултай одоо яг хажуу тийм биед аюултай юм үйл явдал боллоо гэж бодоход ямар ч юм ухаан мэдрэхгүй цутгах ч юм уу эсвэл ямар нэг үйлдэл хийх гэдэг ч юм уу ийм үйлдэл хийчих хэрэггүй бүгдийг ингэж одоо тархиндаа ингэж удамшруулж харж байгаа юм шиг ингээ хянч чаддаг болчдөг уураа хянах гэдэг ч юм уу ухаан одоо маш хурцтай болж байгаа үйл явдлыг хянах гэдэг ч юм уу одоо юу гэж тайлбарламаар юм бэ яг нэг тийм бас илүү тийм чадварыг ерөөхдөө суудаг боксчдыг бол одоо явж тоглож байгаа шатрын хөлгүүд гэж ерөөхдөө боксчд өөрсдөө тэгж ярьдаг байхгүй.
Энэ бол босоор тоглодог шатар. Маш их бодож, маш их зүйлийг одоо тэр хооронд нөө боловсруулж иж зөв үйлдэл гаргадаг спорт болохоор бас тэр тал руугаа бас айгүй өөр нөлөөтэй байдаг. Тэгээд энэ ч гэсэн одоо миний амьдралд ч юм уу илүү өөдрөг байхыг, илүү одоо эрч хүчтэй, илүү юу гэдгийг юмд шантрахгүй байхыг ч юм уу айгүй одоо надад их суулгаж өгсөн санагддаг. Тэгээд банд багштай болон одоо аавдаа намайг энэ спорт хөтлөж оруулсан энэ хүмүүст одоо надад хамгийн анхны боксing тэр одоо бүх техникийг зүйлийг суулгаж өгсөн хүмүүстэй бол их тадрахдаг. Ганцхан миний одоо гадаад энэ би одоо болцоонд үзүүлж байгаа нөлөө биш. Ирээдүйн миний юмд сэтгэх хандах хандлага ч юм уу тэрэн дээр ч гэсэн аюул их сайн нөлөөлсөн байдаг. Аяхан би нэг од мөндөр гэж суугийн Исланд улсын одоо түүхийг сонссон баггүй юу? Тэрэн дээр өсвөр насныхан хүүхдүүд бүгдээрээ ингээд 2 хүүхдийн нэг нь тамхи татдаг, 4 хүүхдийн нэг нь жишээ нь байнга арх уудаг, 10 хүүхдийн нэг нь байнга хар тамхи хэрэглэдэг. Энэ нь бол тэр улсад ингээд тэр даяараа өөр энгийн байдаг л нэг зүйл. Одоо бидний шүдэ угааж ашиг шиг байдаг тийм зүйл одоо 20 жилийн өмнө гэсэн үү хэдэн жилийн өмнө гэсэн. Тийм байсан гинэ. Тэгээ энэчнээс гарсан хамгийн гол одоо Исланд улс бол одоо амар амгалангийн дээд ямар нэгэн гэмт хэрэггүй энэгээр бол тэргүүлж байгаа бас. Гэтэл энэ улс хэдхэн жилийн өмнө юм байсан. Өсвөр насныхын хүүхдүүд гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүүхдүүдийг яаж бүгдийг өнөөдрийн түвшинд хүргэсэн бэ гэхээр ерөөсөө л урлаг спорт. Урлаг. Тэгээд Исланд улсын 500 мянган хүн амтай одоо Исланд улс дэлхийн хөл тэмдгийн аврах шалгаруулах тэмцээнд оролцоход одоо Аргентин Криштиано Роналдогийн багтаа ингээд өрсөлдөжсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд өрсөлдөхтөө одоо хожигдох биш. Яг эхний одоо нэг раунд дуусаад нэг хавцаадаг гэдэг ч юм уу. Тийм өндөр үзүүлэлттэйгээр ингээд одоо спортын төвлөрүүдтэй амжилт үзүүлж эхэлсэн гэж байна. Тэгэхээр одоо ингээд өсвөр насны хүүхдтэй ч юм уу аав ээжүүд байна. Эдгээр одоо хүүхдүүд яах ёстой гэхээр нэг бол урлагийн мэдрэмж өгөх, одоо урлагийн салбараар нь явуулах, эсвэл спортын салбараар нь ингээд явуулах гэдэг ч юм уу. Ингээм бол одоо таны хүүхдийн ирээдүйн тэр одоо амьдралын хэм маяг хийгээд одоо тэр өөрийнхөө тэр депрессээ даван туулах чадвар одоо тэр одоо өөдрөг байх чадвар юмд эерэг хандах хандлага гэдэг ч юм уу. Энэ бүгдийг ерөөхдөө хүүхдэд спорт бол хамгийн сайн суулгаж өгдөг байгаа хгүй. Энэ болохоор яг ингээд Исланд улсын түүхэнд бүр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр энэ бол тогтоогдсон. Бид нар бол ерөөхдөө нэг тийм одоо ойлголт байдаг штэ. Спортоор хичээллэл ер нь бас тууштай болдог их зүгээр гэсэн. Эвсэл суудаг гэсэн ч юм. Энэ болоод бидний зүгээр ингээд хар ухаанаар бодож байгаач бүр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ингээд хөл хотын нэг улсыг ингээд аварсан бүрийн үндэслэл гаргасан одоо судалгаа хийгдээд тэрэн дээр одоо суурилсан юм билээ. Тэгэхээр манай одоо клубт хурж ирэхийг зорж байгаа хүмүүс байх юм бол танд түрүүний миний дурдсан хэрэг асуудлууд жингээ асах ч юм уу хөдөлгөөний нэвсэлтэй бол мөн өөрийнхөө эрүүл мэндтэй оюун санааны эрүүл мэндийг хамгаалахыг хүсэж байгаа, өөдрөг байхыг хүсэж байгаа. Дээрээс нь одоо энэ Австралийн юм завгүй ажил гэр сургууль гэдэг ийм зэс жоохон ч гэсэн өөрийгөө эвдэж гарахыг хүсэж байгаа, шинэ хоббитой болохыг хүсэж байгаа хүмүүс ахын бодвол манай клубт хурж ирээрээ. Бид нэр та бүхэнд одоо яг шинэ гоё одоо яг зөв амьдралын дадалтай хамт олонтой болгох ирч хүчтэй гоё амьдрах ямар нэгэн өөр шинэ хоббитой болох гэж байгаа тийм найзуудтай тийм гоё хамт олонтой болохыг одоо монголчуудтай бол уриалж байгаамаа. Тэгэлгүй яхаа тэгээд мэдээж U-Champ Academy-ийн холбогдох хаяг утсыг нь бас доор комментээр оруулаад өгөн. Тэгээд Facebook page-ийг бас оруулаад өгөн. Facebook page нь U-Champ Academy гэж нөө. Тийм байгаа. Тийм байгаа юу. Ааха. Тэгэхээр доор бас комментээр линкийг оруулаад өгье та бүхэн маань бас өргөнөөр үйлчлүүлээрээ энэ бас яг мэдлэгтэй яг энэ спортоор олон жил явсан амжилт гаргасан энэ мэрэгжлийн дасгалжуулагч багш нараар заалгана гэдэг чинь бас маш том зүйл бас зөв техникийн заан тийм зүгээр хин нэгэн
өөрийгөө тасгалжуулагч гэсэн нэртэй тийм хүн дээр зүгээр очиод буруу техникээр буруу сурахынхаа оронд энэ их мэрэгчлийг experience-ийг цуглуулж авч чадсан энэ хүмүүсээс бас заалгах нь маш том алтан боломж. Тэгээ бас нутаг нэгтэн тамирчдаараа бас тасгалжуулна гэдэг чинь бас маш том давуу тал гэж харж байна. Тэгэхээр хэдэн насны хүмүүс бас оролцож байгаа юм. Мэдээж хүүхдүүд маань ер нь ингэдэж штэ Австралид сургуулийн насны хүүхдүүд бол ерөнхийдөө after school activity гэдэг хичээлийн дараах ямар нэгэн спортод хамруулдаг тийм үү. Тэр их foodie гэж байна. Австралийн хөл бөмбөг гэж байгаа. Тэгээ бас soccer, хөл бөмбөг, сагсан бөмбөг, одоо юу гэдгийг netball тэгээ бүхэл төрлийн спортуудаар хичээллүүлэхийг айгүй их хэрмэлцдэг арт түмэн гэж харагддаг ш. Тэгэхээр тэр утгаараа martial art энэ клубуд бас их байдаг. Тэгээд иймэрхүү зүйл дээр бас ер нь хүүхдүүд хэр оролцож байна. Манай эцэг эхчүүд маань өөрсдөө бас хэр оролцож байна. Тэгээд ер нь Монгол хүмүүс маань монголчуудаас өөр орны бас хүмүүс бас ирж үйлчлүүлж гин үү? Зөвхөн монголчууд маань үйлчлүүлж гин үү? Тэрний талаар. За манай чөлөөт бүхүй маань одоо ангид нь болохоор энэ оны 1 сараас эхлээ явцсан учраас одоо монголчууд бол их сайн мэдж байгаа. Тэгээд ихэвчлэн бас эрэгтэй хүүхдүүдэд авчирч өгж байгаа харагдсан. За насны хувьд бол ерөнхийдөө 5 наснаас дээш хүүхдүүдийг авч байгаа. За тэгээд 5 наснаас дээш хүүхдүүдийг нэг ингээ групп болгоод за дээрэс нь нэг 10-аас дээш насны хүүхдүүдийг нэг групп болгоод за тэнгуүтэй насан туршид гэдэг ингээд 3 ерөнхийдөө ангилж байгаа. Насаар нь 3 ангилж байгаа гэсэн үг. За тэгээд гартныхан бол маш их хийж байгаа. Манайх болохоор Rhodes дүргийн CrossFit гэдэг юм том зал байгаа байхгүй юу? Flat White Fitness гэдэг. Энэ CrossFit-ийн нэг том заалны хажуудлын юм заалыг түрээсч одоо үйл ажиллагаа дээр суурьшсан байгаа. Тэгэнгүүт нөгөө нэг хүмүүс CrossFit-ийн хүмүүс маань боксын анги руу бүгдээрээ их орж ирж байна. За тэгэнгүүтээ энд явж байгаа одоо аав ээжнэр нь тэр болохоор заахын нөгөө насан туршид зориулсан фитнес байгаа байхгүй юу? Тэгэнгүүт энд явж байгаа аав ээжнэр нь манай жудо болоод жужитсу юуны чөлөөтийн ангиудад хүүхдүүдэд айгүйх авчирч өгч байгаа. Ер нь бол ингээд олон үндэстэн ер нь их сайн холилдож байгаа. Тэгээд нөгөө манай монгол багш нарын маань одоо нөгөө нэг туршлага те үзүүлсэн амжилтуудыг сонсоод энэ хүмүүс одоо бүгдээрээ одоо бурхан минь энэ хүн шиг л хүүхдээ олгоё гэж юм уу гэдэг юм уу те тиймэрхүү үндслээр бас тэр монгол багш нарын маань амжилтуудыг сонсоод маш их бас хүндэлж юм. Тэгээд бас хүүхдүүдэд яг таньшгал хүн болгоё гэж бас айгүйх авчирч өгч байгаа. Тэгээд чөлөөт бүх маань болохоор одоогоор бол бараг 20-од хүүхэдтэй насан туршид нь баг 10-аад хүмүүс байгаа. Бусад чөлөө жудо болон жужитсу бокс маань бол яг одоогоор эхлээд өнгөж 4-7 хоног болж байгаа учраас одоогийн байдлаар нэг 5-аас 10 хүнтэй гэдэг нэг ангитай явж байгаа. Ерөнхийдөө тийм байгаа. Гэхдээ бид нэр одоогоор яаж ийн гэхээр зөвхөн монголчууд руугаа чиглэсэн ингээд маркетинга хийж байгаа байхгүй юу? Бид нэр эх сараас эхлээд ерөнхийдөө гадныхан руу чиглэсэн нөгөө нэг маркетинга хийж байгаа учраас одоо гадны хүмүүсийг бас их авчирна гэдэг юм хүлээлттэй байгаа. Тэгээд дээрэс нь нэг ангид маань дэдл нь 10 хүн л орох боломжтой юм. Тэгэхээр нөгөө нэг тийм олон групп гингүүт нөгөө олоолаа биш дэдл нь 10 хүнтэй л хичээллэх болно. Хичээллэр гэсэн үг. Тэгэхээр ямар ч төглөөр хичээлсэн бай одоо 10 дэдл нь 10 хүнтэйгээр л байх юм. Тийм ээ. Тэгэхээр одоо бас бид хоёрын подкастыг сонсоод сууж байгаа та Сиднейд амьдардаг бол өрөөж тэр өөр хүүхдтэйч тэр чөлөө цагийг бас зүв боловсон эрүүл чирэг биетэй за охин хүүхд гэлтгүү те бие хамгаалах чадвартай биеийн чанга булчин чанга тийм хүмүүс бас болгож хүмүүжүүлээрэ тэгэд энэ бас та бүгдтэй маань холбогдоосоо гэж хүсэж байна. Тэгээд бас яд хэлээ доор бас линк нь байгаа шүү манайхаа. За тэгэхээр үн хөлсийн хувьд ямар шүү байх вэ бас хүмүүс сонирхож байгаа. За манай клуб маань болохоор яг нөгөө гишүүнчлэл дээр суурилж байгаа. Тэгээд тухайн гишүүн болж байгаа хүн маань 7 хоногт хэдэн анги авах вэ гэдгээс хамаарч үнэ нь өөр байгаа юм. Жишээ нь 7 хоногт нэг л удаа бокс ангид ирья гэж авсан бол $28. Нэг анги нь $28. Тэгэнгүүт нэг удаа бокс, нэг удаа би жудод явж жишээ нь болох байхгүй тухайн. Тэгэх юм бол $48. За тэгэнгүүт
Эсвэл би 7 хоногийн 3 өдөр чөлөөт бүх анги авах гэх юм бол $68. 4 анги авах юм бол 78. Бүх ангид нь ингээд өдөр болгон явъя гэх юм бол unlimited буюу $88 гэсэн гишүүнчлэлийн үн дээр ингээд суурилж явж байгаа. Тэгээд бид нэр яг нь монголчуудаа өгж байгаа нэг одоо онцгой урамшуул юу гэхээр одоо нэг айлын 2 хүүхэд жишээ нь явж байгаа бол бас урамшууллаа тооцож өгж байгаа. Яг иймэрхүү одоо юунууд байгаа. Урамшууллууд бас байгаа. Тэр болгоныг нөгөө нэг бидэнтэй холбогдох юм бол багш нар нь бас илүү сайн дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Тэгээд түрүүний таны хэлсэн нөгөө австралиуд бол яг нөгөө нэг хичээлийн гадуурх одоо спортын төрлүүдээр хүүхдүүдийг хичээллүүлдэг гэж байна шүү дээ. Гэхдээ энэс арай өөр байгаа нь Австралид хизээж жоох Австрал тим олон төлөөд бүхийн жишээ нь юу байхгүй байхгүй юу? Яг үнэ. Клуб байхгүй. Жудогийн клуб бол тим байхгүй. Боксинг клубуд бол байгаа. Ер нь тооны байгаа. Гэхдээ манайх болохоор яг олимпийн боксыг зааж байгаа. Тэнгүүд нөгөө нэг та бокс ч юм уу, тай бокс ч юм уу ингээд холилдсон байгаа байхгүй. Эсвэл MMA гэдэг ч юм уу ингээд яг ялгарч байгаа маань олимпийн бокс, олимпийн жудо, олимпийн чөлөөт бүх. Жужитсу бол Австралид бол маш түгээмэл байгаа шүү дээ. Клубуд бол. Тийм. Тэгээд манай клубын маань одоо багш нарын зорж байгаа нэг зорилго байгаа. Бүгдээрээ нэг зорилгондоо нэгдсэн байгаа. Тэр нь юу гэхээр 2032 оны Олимп Брисбен хотод болно. Энэ 2032 оны Брисбений Олимп нэг ч гэсэн Монгол хүүхдийг одооноос бэлдээд 32 оны Олимпт бид нэр тухайн хүүхдээ одоо оролцуулна гэдэг ийм амбицтай ерөөхдөө үйл ажиллагаагаа явуулж байгаа байхгүй юу? Бүх одоо тамирчин хүний ямар ч тамирчин хүн спорт хичээлдэг хүний оргил мөрөөдөл бол олимпиад авах. Тэгэнгүүт бид нар бол одоо визний асуудлаас болоод ч юм уу Австрали улсын нэрийг төлөөлж гадагшаа тэмцээнд явах боломжгүй болчихж байгаа байхгүй юу? Нөгөө бүгдээрээ иргэн биш учраас. Жишээлбэл бид нар сая 1 сараас хойш 3 удаагийн чөлөөт бүхийн тэмцээнд бүтэн багаараа ингээ оролцсон. 2 удаа NSW мужийн аврагт, 1 удаа одоо Австрали улсын аврах шалралт тэмцээнд оролцсон. Гэтэл бид нар улсын аврах шалгаруулах тэмцээнд бид нар 17 ороод 3 алт 3 мөнгө 3 хүрэлцээлөө медаль ингээ авсан байхгүй юу? Би яг тоогийн сайн сандгүй. Гэтэл сая мужийн аврах шалгаруулах тэмцээн сая 9 сард болсон. Насан туршид маань ороод 5 алт 5 мөнгө медаль авч байгаа байхгүй. Гэтэл энэ одоо алтан медаль авсан тамирчид маань одоо яг болж байгаа Зүүн Азийн аврах шалгаруулах чөлөөт бүхний тэмцээнд орох одоо эрхийг авч байгаа байхгүй энэ тэмцээнд төрөөс өмнөөс. Гэтэл манай 5 тамирчин тавлаа ороогүй эднэрт ялгцсан дараагийн одоо Австрали улсын хүмүүс нь өөрсдөө орж байгаа. Ямар асуудал энд нөлөөлж ийн гэхээр бид нэр PR юм уу эсвэл иргэн биш учраас Австрали улсыг төлөөлж ингээд тэмцээнд орох боломжтой болчихж байгаа байхгүй юу. Тэгээд сая бид нэр чөлөөт бүхийн одоо төрөл маань мужийн аврах шалгаруулах тэмцээний шилдэг багаар ингээд шалгарсан. Гэтэл биднэрт ирж байгаа юм юу гэхээр нөө дараагийн тэмцээнд бид нэр тамирчтай явуулж чадахгүй болчихж байгаа. Өнөөдрийн болсон улсын аврах 6 сар болсон юм уу улсын аврах шалгаруулах тэмцээнд. Энд бид нар бас бүтэн багаараа ерөөхдөө бол бас л ингээд багаараа төрүүлэх хэмжээний амжилт үзүүлж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд орж байгаа хүмүүс тэнд төрүүлсэн хүмүүс нь Японд болсон, цугларсан, хамтарсан бэлтгэлд ингээд Австралиас бүх зардлыг гаргаад Японы ингээд хамтарсан бэлтгэлд 2-7 хоног оролцох байсан боловч биднэрт нөгөө нэг л визний асуудал маань нөлөөлөд энд одоо ямар ч тамирчин маань хамрагдаж чадаагүй гэдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө 32 оны Олимпийн авраг болохын тулд ингээд наан бид нэр PR одоо иргэнийхээ визийг зохицуулчих юм бол тамирчид маань ерөөдөө бол тэр одоо Олимпийн наадамд Австрали ТV-г төлөвлөөд Австралиудын өөрсдийн төдийлөн өндөр амжилт үзүүлж чаддгүй энэ одоо хөгжөөгөө байгаа спортуудыг төлөөлж Монгол тамирчин тэнд өөрсөлдөж медалийн тавцанд зогсоох одоо боломж бол асар өндөр байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр ер нь Австралийн визний яг immigration бол бас тийм хөсөлтөд тавих юм бол бас PR-ийнх нь асуудлыг нь бас хурдан шийдвэрлэж өгөх бас боломжтой юм байна. Уул нь бол энэ улс маань бас их тийм хүмүүсээ бас их ивэлдэ авдсан штэ. Бас тийм юм байгаа л ах яг ухаж үзвэл те.
бас яг байгаа. Гэхдээ нөгөө нэг спонсорлох байгууллага юм уу хувь хүн хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэнгүүт одоо манайхан чинь юмдаа ингээд бас тууштай байхгүй байгаа нэг талаараа энд нь сөрөг болчих байгаа байхгүй юу? Жишээлбэл одоо сая улсын аваргаар ингээд хүүхэдч байна, насан туршидтай төрүүлсэн, мужийн аваргаар төрүүлсэн, дараа жилийн улсын аварга бас гозоожлох хэрэгтэй байхгүй юу? Итгэлээ сайн хийгээд ингээд дараа жилийн улсын аварга нь өнжгүүр ороод гэх мэтчлэн ингэнгүүт чинь одоо нөгөө мужийн NSW мужийн чөлөөтийн холбооны ерөнхийлөгч гээд нэг залуу байгаа хгүй Ариан гээд тэр жишээ нь бидрээс ингээ хурж асууж авахгүй ундралаа танаа 69 топ барилж байгаа энэ хин бэ тэ тэр нөө хүүхэд байсан тэр хин гэдэг хүүхэд вэ ямар үйцтэй вэ бид нар ерөөхдөө хооштой ингээд одоо байнгын хичээлэх үү ч юм уу тэ тэгэхээр нөгөө хичээлж байгаа одоо бидний манай клуб дээр хурж ирээд ингээд байнгын гэдэг гэхээр окей бас айгүй сайн хүүхэд байна гоё хүүхэд байна гэдэг ч юм уу нөгөө нэг өөрсдөө спортоо мэддэг хүмүүс чинь манайхан донд ингээд 20 хүн байлаа гэхэд 20 хүнийн дундаас 2 нь онцгой байх л байхгүй юу. Тэгэхээр тэр 2 хүнийг нь харж чадж байгаа байхгүй. Тэгээд энэ хүмүүс чи яаж байгаа хийж байгаа лээ гэд тэгэхэд бид нар ингээд 5 жилдээ ч юм уу 4 жилдээ ч юм уу яг тэр хүмүүс маань байраа асуураа хадгалаад яг тэр хүмүүст одоо ингээд танигдаад ах юм бол магадгүй мужийн ерхийлэгч энэ хүмүүсийн визийг шийдэхэд ингээд туслаач гэхэд тэгээ чинь билүү те гэдэг одоо сайхан мөрөдлөл байна л та. Гэхдээ бас тэр бол боломжтой байхгүй юу? Уг нь нэг талаараа. Яг үнэ. Яг энэ сонгоё нөгөө skilled visa эдэргээд байдэн штэ. Тэр маань бас тиймэрхүү хүмүүсээ бас PR болгох боломжийг айгүй хугацааг нь богиносгож өгөөд point цуглуулахыг нь бас багасгаж өгөөд ингэх бас тийм юм байдаг баг шүү. Skilled visa гэж гэдэг юм уу? Тэр нөө skilled биш global talent visa гэж байгаа байхгүй юу? Одоо онцгой авьяасны виз гэж ойлгох юм уу? Энэ визийг өргөхөдөө ингээд Австрали дотор ингээд хөгжөөгүй байгаа спорт юм уу, хөгжимч юм уу юу гэдэг нь тий. Одоо тэр хан хүний хийж чаддаг тэр онцгой авьяасыг нь одоо дэмжиж байгаа тийм виз юм билээ. Тэр визийг өргөхөдөө бол яг энэ хүмүүст бол авах одоо боломж бол хөөцөлтөд үзүүл бас боломжтой байхгүй юу? Болно. Спонсорлог хийх байгууллага хувь хүнд хэрэгтэй. Одоо саяхан бид нэг жишээ сонсож байхад видео нөгөө хоолны влог хийдэг хүүхэн тэр визийг авсан байгаа байхгүй юу. Тэгээд тэр гэхдээ яасан гэхээр тууштай тэрийг хийсэн нэгдүгээрт хоёрдугаарт одоо Австралид үнэлэгдсэн тэр одоо хоолны салбарын нэг хүнээс одоо спонсорлуулах тэр тахилыг авч чадсан байгаа. Тэгээд тэр хүн визээ жишээ нь авсан баг жишээ нь. Тэгээд миний түрүүний манай нөгөө нэг энд одоо академид маань байгаа спортын төрлүүд маань бүгдээрээ Австрал төдийлөн өндөр бас хөгжөөгүй. Тэрээр бас биднэрт аюул тум давуу талыг өгч байгаа байхгүй юу? Юм байна те. Нэг бахархууштай зүйл нь юу болсон бэ гэхээр өмнө нь ингээд чөлөөт бүхийн одоо бид нар чөлөөт бүхийнхээ ингээд багийг бүрдүүлж тэмцээнд орохоос өмнө 24 оноос өмнөх жилүүдэд ганц хоёрхан монгол хүн одоо Монгол барилддаг байсан хүн очиж ордог байсан байхгүй тэмцээнүүдэд. Гэтэл бид нар энэ удаа 24 оноос гівэнд нөгөө нэг Иранууд, Арабууд, Австралиуд ингээл тэндээ ингээл амар бужигнаал хоорондоо өрсөлдөг байсан чинь гівэнд хаанаас ч Монголын тамирчид гээд юу чам бактем гэдэг ийм улбар шар подолктэй амар олон тамирчид орж ирээд тэгээд нөгөө нэг Австралийн нөгөө нэг одоогор шилдэг байгаа тамирчдын хожоод ч юм уу те ингээд гараад ирэнгүүт Австралиуд бүр гайхаж байгаа. Та нар хаанаас ирсэн бэ? Хаангууд вэ те? Хаанаас хүрээд ирв? Хаана бэлтгэл хийж ив? Танад орч бэлтгэл хийж юм аа? Хийл даа ч юм уу те? Ингээд ерөөхдөө ингээд бид нар ингээд бэлтэж байгаад ингээд очоод тэмцээнд ингээд ороход ерөөхдөө монголчуудыг бүр хэзээ ч ингээд төсөөлөхгүй байгаа. Бүр хаанхын тамирчид гэдэг ийм аазуудтай гівэнд ингээд гараад ирэх юм шиг хүлээж авч байгаа байхгүй. Тэгээд ер нь тэрийг харахад бас яг тамирчин хүмүүсийн хувьд бол айгу огшмоор үйл явдал шиг болж байгаа байхгүй юу. Ингээд яаж ч удаа ингээд Монгол гэдэг нэрээ дуусгаал тэгэл тамирчид нь маш амжилттай өрсөлдөд бусад бүх орны хүмүүс та нар хаанаас ирсэн бэ? Хэн дасгалжуулагч вэ? Та нар хаана хичээлдэг вэ гэдэг ч юм ингээл асууад хэлчихээр тийм үү бид нар бол монголчууд аа гэх. Яг нэг тийм одоо тийм нөхцөлийг ингээд ороход ерөөхдөө яг ингээл яг нэг баг залуудаа зорж исэн тэр спортын юмнууд маань ингээл гарч ирэл танаасаа бүр нэг юм бахархах сэтгэл бас тамирчдаараас амар ерөөхдөө
төрж байгаа байхгүй юу? Би тэгээд хамгийн анх насан мөр маа маань нөгөө нэг Австрал төрж ирчээд тэр нэг цугларалтанд оролцсон гэсэн шүү дээ. Тэрэнд ингээд тамирчны хуваараа ингээд бүртгүүлээд оруул яадаг юм бэ гэхээр тэгэхгүй хаа чи ингээд CV-гээ ингээд хоёулаа явуулъя. Тэгэхээр наад чинь нэг юм хэлхэл өстэй гэсэн чинь тэр хүмүүс ингээд би имэйл бичээд тэнгууд Австрал улсын эмэгтэйчүүдийн чөлөөт бүхийн одоо шигшээ багийн ерөнхий тасгалжуулагч эмэгтэй шууд холбогдож байгаа байхгүй. Тэгээд Zoom meeting хий. Ямар өчтэй хүн яагаад ирсэн байгаа яри. Тэгээд ингээл би ингээл танилцуулж байгаа байхгүй. За ингээд насан бурмаа маань бол ийм амжилттай дэлхийн удаагийн 4 удаагийн медальтай, дэлхийн аваргын 4 удаагийн медальтай, 2 удаагийн олимпиад оролцож байсан тамирчин байна гэхэд бидний бараг ингээд алга талаад ваа импрессив гэж бод алга ташаал ингээл бүгд ингээл юу яа бараг нүдний нулимс цэлгинжэн гэж байгаа юм шиг хүлээж авч байгаа байхгүй. Тэгээ тэр мэдчлээ ингээд Монгол тамирчдын маань амжилтуудыг энд тэгж бас гоё хүлээж авч байгаа нь бас биднэрт маш хурам зориг өгсөн. Тэгээд клуб нөх болсон үндсэн шалтгаануудын нэг нь яалтчгүй манай ингээд жудогийн бас багш маань ингээд аягүй болсон тэмцээнд орж байгаа байхгүй юу? Тэмцээнүүд оролцоод явж байгаа. Тэгэнгүүт ингээд нөгөө нэг үе та нар хичээлдэг хүмүүс гэмийн тэгээ гараад ирв. Яг л ингээд бид нар ингээд одоо боксер бол бид чинь тэмцээнд орж эхлэегүй байна л да. Бусад ингээд жудо чөлөөт маань ороод ингээд эхэлсэн. Энэ хоёр дээр гівэн ингээд бүтэн багаараа Монголын тамирчид гээд ингээд улсынхаа нэрээр бид нар ч орж байгаа байхгүй юу? Юу чембактайм Монгол улс тэр гээд нэрээ хэлээд тэгэхэд хүү энэ хүмүүс саанаас ингээд ийм сайжраа те сайн тамирчид гівэн гараад ирв гээд бид нар чинь ингээд бүр нөгөө юу тэмээн дунд ямаан дунд тэмээ зөгч ин гэдэг шиг ингээд харж байгаа байхгүй. Тэгээд ингээд хурж ирэл таан бэлтгэл хийж ин гэхээр одоо тэмд хийж байгаа гэлтэй гэж. Гэтэл нөгөө газар маань бид нар одоо түрээсэлж чадахгүй болчлоо гэдэг ч юм уу те. Ийм асуудлуудыг өгөөд эхлэв бид нар чинь ингээл нэг нүүдэлж аваад түмэн гэсэн шиг нүүэдэж чадахгүй суурших нь маш зөв сонголт болсон байхгүй. Тэгээд нэгдүгээрт гадных нь бид нар яг спортын төрлүүдээр танигдахын тулд өөрсдийн гэсэн одоо юм сууршсан газартай болох нь зөв. Тэгээд дээрэс нь хүүхдүүд ихээ ая тух одоо байнга нэг газар руугаа энэ замаа гаргаад хүүхдүүд ирж байгаа хүмүүстэй энийг юм сануулсан зөв юм байна гэж ерөөхдөө үзээд тэгээд ер нь 32 оны олимпиад яагаад монгол хүн Австралийг төлөөлж чинээс олимпийн Brisbane олимпиад дээр үзээд бид нар дэмжиж сууж болохгүй гэж гэсэн ийм амбиц гурав нийлээд ерөөхдөө энэ үйл ажиллагаагаа яг эхэлсэн байж байгаа тийм. За тийм байна. Аргагүй өвөр огшхоос ч аргагүй байна. Энэ сайхан амжилт үзүүлсэн спортын хүмүүсийнхаа бас талаар Монгол гэдэг нэрээ дурсаад бас явж байгаа нь бас маш бахархууштай зүйл байна. За тэгээд ер нь за энэ бизнесийг эхлээд ер нь Австралид ер нь ийм төрлийн бизнес эрхлээд явхад ер нь бэрхшээлтэй тал нь юу вэ? Бэрхшээлтэй тал нь юу гэхээр хамгийн гол мэдээж хичээл хүмүүстэй хүрэх. Яг нөгөө нэг сонирхож байгаа хүмүүсээ бид нар бага ингээд жишээ нь хүчтэй бага бүрдүүлсэн байж гэн. Гэтэл яг бидний тухай ингээд сонсоод одоо бидрийг зорж ирэх тэр нөгөө хаан яг тэр зүрх сэтгэлд нь бокс тоглох барилдах сонирхолтой тэр хүн байж штэ. Тэр хүндний яг чихэнд нь очиж хүрэх ер нь бол хамгийн бэрхшээлтэй. Яагаад тэгж юм гэхээр хэрэглэлийн хувьд бол бид нар боксынхаа хэрэгслэнтрийг авахд ерөөхдөө гайгүй байгаа байхгүй юу? Одоо нэг мишок гэхэд л нэг $100 гэдэг ч юм уу, биелээ гэхэд нэг $40-50 гэж учраас гайгүй. Тэгээд дээрэс нь хамгийн чухал хэрэгсэл болох одоо энэ нөгөө бүхийн төдлүүд маань хичээллээд байгаа дивжээ гэж байгаа юм. Энийг ерөөхдөө одоо бид нэр өөрсдөө худалдаж авах юм бол доройж нэг $20,000 болж байгаа байхгүй юу? Гэтэл ямар аз гайхамшиг тохиолдсон бэ гэхээр бид нар нэгдүгээрт газраа олчихсон. Хоёрдугаарт бид нар ингээ бүхийгээ дивжээг ингээ хайлаа. Тэгээд хятадаас ч юм уу бид нар ингээ $4,000-5,000 ч юм багтсан одоо дивжээг оруулж ирж болох байсан. Гэтэл нөгөө нэг New South Wales мужийн чөлөөт бүхийн холбооны ерөнхийлөгч гэж хүнд байгаа байхгүй юу? Тэр залуу болохоор бид нарт ингээд хэлэхгүй үйл ажиллагаагаа бид нар ийм хийх гэж байна. Танаа зүгээс одоо ингээд Австралид хөгжихгүй байгаа энэ спортыг бид нар хөгжүүлэхийн тулд одоо өөрсдийн юм клуб байгуулж байна. Танаа зүгээс биднэрт одоо ямар дэмжлэг байна вэ гэсэн биднэрт тэр $25,000 үнэтэй одоо тэр дивжээгээ биднэрт одоо үн төлбөргүйгээр түрээслэж байгаа. Энэ бол одоо манай заалны хамгийн том одоо юу тийм
хамгийн үнэтэй зүйл маань тэр дивжээ. Тэгээд тэр дивжин дээр одоо бүх төрлүүд маань хичээлж болж байгаа байхгүй юу? Яг боксоос бусна. Бусад нөгөө бүхийн бүх төрлүүд маань тэрэн дээр ингээд хичээлж байгаа. Тэгэхээр ер нь бол хамгийн том зүйлээд маань бол одоо тэр можийн ерөнхийлөгч дэмжиж бидэрт одоо ерөнхийдөө тэр одоо холбооны бүх гишүүд нь биднийг дэмжиж өгсөн маань хамгийн том хөрөнгө болсон. А хоёрдугаар, гуравдугаар тулгарсан асуудал юу гэхээр мэдээж Австрал маань бол түрээс бол өндөр. Тэгэхээр бид нар нөгөө нэг 7 хоног болгоныхаа түрээс нь их юм түрээсэндээ бас ерөөхдөө бас зардал гаргаж явж байгаа. Дээрээс нь бид нар нөгөө нэг тамирчдаа зориулсан даатгалыг заавал авах хэрэгтэй болсон. Тэгэхээр нөгөө нэг клубийнхээ мембер болж байгаа хүмүүс зориулсан даатгал гэж өгж байгаа. Тэгээд гэх мэтчлэн эдгээр одоо юмнууд маань зардлууд маань л биднэрт одоо тулгарч байгаа одоо асуудлууд байна. Гэтэ энийг бол ямар ч байсан авч тоолно. Хамгийн гол нь бид нар нэг удаа ингэж гарч ирээд нэг 6 сар болоод ингээ алга болчих биш. Энэ үйл ажиллагаагаа гол нь ингээд нэг зорж байгаа юу маань нэг point он байгаа шүү 2032 он гээд тэр хүртлээр бид нэр ингээд одоо өргөждөг ч юм уу те илүү өргөжихийн төлөө л одоо тогтвор сууршилтаагаар ингээд байх нь илүү чухал гэж харж байгаа. Яа тийм байна. Тэгээд энэ бас хэм бүрийн те бас ингээд хийгээд эхлүүлэх чадхааргүй зүрхлэхгүй энэ бас бизнесийг бас Австралид эхлүүлээд явж байгаа та бүгдээ маш их амжилтыг хүсье. Тэгээд маш их зориг зүрх байна. Тэгээд experience бол байна. Тасгалжуулагч багш нараар бол өстой бэлгсэн хангасан газар байна. Тэгээд та бүхэн бас эрд сайн үйлчлүүлээрэ монголчууд маань тэр 32 оныхоо бас тэ олимпиад бас Монголынхаа тамирчдыг бас харахыг хүсэж байна. Тийм учраас бас та бүхэн маань өөрсдөө ч тэр үр хүүхдтэйш тэр бас энэ боломжийг олгоод бас You Champion Academy-тай бас холбогдоорой. Тэгээд бас доор хаягийг оруулъя. За тэгэхээр ирээдүйн зорилт бол сая бол бас ярьж байгаа шиг байна л да. 32 оны манай олимпиад те. Тэгээ ер нь бас цааш тийм бас өөр зорилтын талаар бас асуухыг хүсэж байна. Ер нь одоо манай ингээд бүхийн төрлүүд ч юм уу манай ингээд багш нарын experience болоод ингээд гаргаж байгаа амжилтуудыг сонсоод гадных нь бидэнтэй их холбогдож одоо хурж хичээлхийг хүсэж байгаа гэж байна шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө ирээдүйд бол бид нар энэ одоо Монгол тамирчдын одоо хийдэг тэр дасгал тэр Монгол тамирчдын тэр одоо яаж өндөр амжилт гаргаад энэ дээр дасгал сургуулал тэр техник гэдэг ч юм уу ер нь энэ нэг know how гэж ярьдаг ш. Энийгээ бид нэр бас илүү ингээ гадныханд бас үн цэнтэйгээр тэрийг бас түгээхийг ерөөхдөө бас хүсэж байгаа. Илүү хүн private ангууд ч гэдэг ч юм уу те. Жүжигцуугийнхэн жишээ нь чөлөөт бүх рүү, жудогийн жишээ нь одоо жүжигцууч гэдэг ч юм уу одоо ингээд иймэрхүү байдлаар тэнгууд боксынхын жүжигцуутай нийлээд MMA гэдэг ч юм уу. Иймэрхүү ингээд төрлүүдийг хооронд нь нийлүүлж биенийх экспириенсийг нь туршлагуудыг ингээд солилцох одоо эднэрт гадныхнаас суралцах юмас суралцах монголчуудаас суралцах юмас суралцах энэ хоёроо нийлүүлсэн ийм одоо юу гэж хэлэх юм personal trainer гэх юм уу одоо спортын ийм одоо онцгойрсон ийм салжуулагч нар гэх юм уу да одоо зөв үү те тэгээ тиймэрхүү чиглэлийн ерөөхдөө бас тийм үйлчлэгийг үзүүлж бас илүү энэ багш нарыгаа илүү бас одоо юу болгох гэдэг юм уу брэнд болгох гэдэг ч юм уу тиймэрхүү бас чиглэл рүү ерөөхдөө бас өргөжчин гэж бас ерөөхдөө харж байгаа. За тийм байна мэдээж бизнес хийж байгаа монголчуудыгаа бас дэмжиж бас подкаст манаас явдаг байгаа. Тэгэхээр бас энэ танаа клубын маршал артын клубын бас үйл ажиллагаа бол ер нь бол сайхан дартан зам харагдчихээн л да миний одоо ингээ зүгээс харахад бол яг саяны дээр зорилтууд бол биелэхэд бол маш ойрхон байна гэж би үзэж байна. Тэгээд ерөнхийдөө би бас подкастын маань хугацаа бас ийхүү бас өндөрлөгт өгч जैन. Тэгээд өнөөдрийн бас ингээ подкаст маань орж байгаа ундралдаа маш их баярлаа. Тэгээд хүний газар тэ ажиллаж амьдарч байгаа бас монголчуудынхаа
төдийгүй бас австралчуудын бас хөдөлгөөний дутагдaltaй эрүүл мэндэд нас хувь нэмрээ оруулж байгаа энэ сайхан үйл ажиллагаанд нас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээ 2032 оны Brisbane-ийн Олимпиад бас монголчууд маань оролцоод Монгол хүнийхээ нэрийг бас дуурсгаасай гэж бас хүсэн өрөөе. Баярлалаа. Танд ч гэсэн маш их баярлалаа. Биднийг ингээд үйл ажиллагаа нэгэд удаагүй байхад бас олон хүмүүст хүрэхэд одоо боломж олгож аваад маш их баярлалаа. Тэгээд таны хэлсэн ерөөл болгон биелэх болтгоо. Тэгээд Сиднейд байгаа монголчуудаа та бүхэн маань хэрвээ одоо түрүүний дурдсан спортын төрлүүдээр хичээлч нэг ч удаа бас амьдралдаа хичээлж үзхийг хүсдэг болвол манай клуб дээр хурж ирээрэй. Тэгээ эхний удаа та бүхэн манаас өнгөө бэлтгэлүүдийг хийж үзээд тэгээд өөртөө таалагдж байгаа, сонирхож байгаа тэр спортын төрлөөр үргэлжлүүлж явах бас боломжтой байгаа шүү. Өөр хотод байгаа монголчуудаа бид нэр одоо Сидней хотод амжилттай байгаад бас ингэн Монголоос ирж байгаа илүү амжилттай бас тийм тамирчин багш нар маань ирэх юм бол өөр хотуудад бас бид нэр хурц UCham Bactam, Melbourne салбар ч юм уу тийм ингээ Adelaide ч юм уу ингээд явахыг одоо үүсэхгүй. Тэгээд бүгдээрээ нийт монголчуудаараа 2032 оны Brisbane Олимпиад Монгол тамирчнаа одоо дэмжих тэр стадион дотор ухаалан сууж авахын гэж сайхан үлгэр төрүүлэлт тавья. За баярлалаа. За тэгээд манай подкаст маань бас YouTube дээр цацагдахаас гадна бүх мужуудын монголчуудын группүүд дээр бас цацагддаг болохоор энэ мэдээлэл маань бас өргөн хүрэх болно гэж найдаж байна. За тэгээд Сидней хотоос Ундрал, Мельбурн хотоос цацаанаар ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай сонсогч нараа. Баяртай ундралаа. За баярлалаа. Баяртай.